Цэцгийн шийдвэрийн дараа юу болох вэ гэдэг нэг юм лайв хийж бодож байна. За манай одоо юу гэдгийг эрхэм их хурлын гишүүд за нийт ард түмэн өцөгдөр болвол ингээд Монгол улсын үндсэн хуулийн цэцгийн их суудлын хуралдааны үйл явцыг бүгд харсан. За миний хувьд ч гэсэн за энэ цэцгийн шийдвэрийг бол бас иймэрхүү гарах байхаа гэдэг юм. Хуульч хүнийхээ хувьд хэрэг хууль нь л байдгийн бол хууль нь л үйлчилдэг юм бол хууль нь өнөөдөр тийм ээ хүчин төгөлдөр явж байгаа нь үний юм бол иймэрхүү шийдвэр гарах байхаа гэж бодоод өчигдөр лайв хийсэн. За лайв хийгээд ингээд би цэцгийн шийдвэрийн дараа юу болох болоо гэд ингээд харахгүй юу. За соёлтой нийгэмд хөгжингүү оронд иймэрхүү үйл явдал болсон бол өдөөд одоо амар юм болж байгаа. Амар гэдэг нь юу вэ гэвэл хууль нь аимшигтай үйлчилж байгаа. Та нар санаж байгаа өмнөд Солонгосод өнөөдөр юу вэ гэвэл үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарангууд Пакинхэ одоо Мунжэин билүү гэд ерөнхийлөгч нарыг шууд хуулийн байгууллагууд нь гавлаад аваа явцсан. Яагаад гэвэл үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг ахуулахгүй гэдэг. Монгол улсын одоо төр Монгол улсын үндсэн хууль Монгол улсын одоо улс төр гэж яриад байгаа энэ үйл явц бол цэвэрхэн бөгөөд ариухан тэр дундаа зарчимтай байх ёстой гэж би бодож байгаа. Бид нар бусад орнуудын жишээ авахын тулд би Солонгосоор жишээ аваад байгаа шалтгаан энэ шүү дээ. Яагаад тэр Пакинхэ гэдэг хүнийг шууд жишээлбэл үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гарлаа гингууд тэр дээрөө аваад ялалж байгаа. Яагаад гэвэл тэр одоо ерөнхийлөгч байсан хүн тэр албан дээр тодорхой хэмжээгээр байвал гэмт хэрэгээ цаашаа үргэлжлүүлэн хийх аюултай учраас. Гэмт хэрэгэнд цаашаага үргэлжлэх цаашлаад тухайн улсын төрийн тусгаар тогтнол бүрийн эрхт байдалд аюул учирна гэж үздэг учраас цэцгийн шийдвэр гарангуут нь нэн даруй аваа явдаг. Энэ зөвхөн Солонгост биш. Дэлхийд даяар юм байна. Зарим нэгэн өөрсдөө одоо яг бидний нэрлэлдгээр дарангуйлагч гэж хэлж байгаа одоо ерөнхийлөгчийн засагтаа системтэй оронд ч гэсэн юм байна. Гэтэл манад юу вэ? Бүр даварч чинь те. Хүмүүн тэнгэрийн дор оршиж хуулийн дор амьдардаг гэдэг. Монгол улсын үндсэн хуулийн дээр хууль тогтоол шийдвэрийг хүчингү болгоод хууль баталдаг байгууллага нь тэрийг үзээд хүлээж авахгүй гэвэл их суудлын хуралдаан хийн. Хэрвээ томилгооны асуудлаар маргаан үсэж байгаа бол 7-оос 9 буюу их суудлын хуралдаан хийгээд тэр шийдвэр нь эцсийн байна гэдэг энэ зарчим үйлчилж байгаа. Гэтэл өөрсдөө тэнэггээ боддсон юм уу эсвэл ухаантайгаа боддсон юм уу? Нөгөө нэг гарууд чинь эхний удаа юу гэж хэлж байгааг бол наадхыг чинь хүлээн зөвшөөрөхгүй их хурал шийднэ. Та нарыг бид нар өнөөдөр бид та нарыг томилсон буцаагаа татаж ажилгүй болгоно. Та нар өнөөдөр одоо ийм олон юм донгосож байгаа ч гэсэн бид дахиад өргөн байрна. Дахиад та нарыг биднийг болиулвал цэц ер нь юу юм? Улсын их хурал чинь та нарын дээр байдаг. Та нар ямар одоо эрхтэй болоод ингэж явж байгаа? Муусаа хард хороол айрамч гэх шиг. Юу болоод байна? Би Монгол улсын эрхэм ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүгэд хандаж хэлмээр байна. Та төрийн тэргүүн, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Та Монгол улсад хууль засагладаг болгоно гэж явсан. Та цэрэг армаа удирддаг хүн. Та өнөөдөр юу вэ гэх юм бол энэ одоо замбраа гүйтсэн. Таны намд байсан, одоо таны сонгогдож гарч ирсэн намд байсан дүүнер чинь Монгол төрийг үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг булааж авах гэсэн оролдлогыг хийсэн байна. Хийгээ зогсохгүй энэ аргаа цаашаа үргэлжлүүлэхээ мэдгдсээр байна. Өнөөдөр тагнуулын байгууллага гэж байхдаг. Тагнуулын байгууллага бол
үндэсний аюулгүй байдал занал хийсэн. Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авах гэж оролдсон. Альва орлогыг даслан зогсоох. Ийм оролдлого хийсэн үйлдэлийг, ийм оролдлогыг зохион байгуулсан, гүйцэтгэсэн, бүлгэлсэн, үгсэн тохирсон, хуульдсан альва үйлдэл дээр хатуу арга хэмжээ авах эрх бүхий онцгой байгууллага байдаг. Тэр ч утгаараа энэ байгууллага прокурорын байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр гүйцэтгэх ажил болгон тусгай ажиллагаануудыг хийх ёстой байдаг. Өнөөдөр сонгуулиар ард түмэн булган туяа, сонгуулиар ард түмэн сайн зэргийг сонгосон үнэн. Тэгтээ тэд нар тангараг өргөхдөө нийт ард түмний эрх ашигын төлөө Монгол улсын үндсэн хуулинд үнэнч байхад тангарсан. Гэтэл үндсэн хуулийг санаатаагаар зөрчөө зогсохгүй, үндсэн хуулийн чинь үл тооноо гэдгээ мэддэгдээ зогсохгүй, үндсэн хуулийн бус аргаар авсан гүйцэтгэх засаглалаар дамжуулан төрийн эрх мэдлийг гартаа авах гэсэн бусармаг үйлдэлээ нотлоод байна. Энэ арга юунаас болсныг бүгдээрээ мэдж байгаа. Хамгийн анх булганы гэж бидний нэрлэдэг Сахалбат Эрдэнэ энэ ажиллагааг зохион байгуулалтаа эхлүүлж хийсэн. Улс төрийн нам өөрийн хуультай, өөрийн дүрмтэй, өөрийн журамтай. Тухайн этгээдийн хувьд дүрм журмаа зөрчөөд намын даргын сонгуулиа явуулсан. Ингэхдээ улсын дээд шүүх бүртгээгүй байхад, улсын дээд шүүх албажуулаагүй байхад, улс төрийн нам дотроо хагаралтай байхад энэ этгээд бүлгийн даргынхаа байр сууриараа халахвчлаад ардын намын дарга нь бол амар байсан тамгаа тэнд хүн хариуцж байгаа учраас улс төрийн намыг тэр хүн удирдан авч явж байгаа гэж олон нийтийн тарих угаасан. За тухайн намын асуудал надад хамаагүй, бидэнд хамаагүй байж ирдэ гэж бодтол намын даргыг авах гэсэндээ биш. Зүгээр л гүйцэтгэх засаглалыг булааж авах гэсэн эхний орлого нь байж. Гүйцэтгэх засаглалд ямар зүйлүүд харьяалагддаг юм? Гүйцэтгэх засаглал тагнуул харьяалагддаг. Цагдаа харьяалагддаг. Хууль хяналтын байгууллагууд харьяалагддаг. Хил хамгаалах байгууллага, гайл, татвар. Энэ олон байгууллагуудыг хувийн эрх ашигтаа ашиглах зорилгоор байж болзошгүй нэлээд олон нэр харлсан этгээдүүд сошиалор бол ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн этгээдүүд хоорондоо хувилдаж зохион байгуулалтаагаар төрийн эрх мэдлийг авлаа. Өнөөдөр улсын их хурлын гишүүн гэдэг энэ сайхан эрх мэдлийг ашиглаад ард түмэндээ зориулсан гоё хууль санаачлаад ард түмнийхээ эрх ашигын төлөө дуурайд ахмадуудын тэтгэврийг нэмэх аргачлалаа хамтдаа ярилцаад эмч багш нарийнхаа цалин нэмэгдүүлэх асуудлыг ярилцаад шатхууны хомсдол өөр ямар нэгэн тийм гайл татварын асуудлуудаараа мэтгэлцээд тухайн асуудлаа олохын төлөө өөрт байгаа эрх мэдлээ ашиглаад гадна дотны хүмүүстэйгээ уулзаад явж явах ёстой байтал төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авснаа хүлээн зөвшөөрөхгүй. Бүр хүлээн зөвшөөрөхгүйгээр зогсохгүй үндсэн хуулийн цэцгийг занал хийлж байна. Үндсэн хуулийн цэцгийн гишүүдийг занал хийллээ. Даваа сүрэн гэдэг улсын их хурлын эрхэм гишүүн. Би энийг занал хийл гэж үзэж байгаа. Яагаад гэвэл үүрэг ажил хийснийхэн төлөө та нар үндсэн хуулийн бус аргаар шийдвэр гаргавал та нарыг бид эргүүлэн татна гэж хэлж байгаа нь тодорхой ажил үүрэг гүйцэтгэснийхэн төлөө шийдвэр гараагүй байхад нь хууль бус нөлөөллийг хийх гэж оролдлоо.
Үүгээр зогсохгүй тухайн үедээ 3 шатны шүүхээр ял авч ийсэн номтой баяр гэх жишээлбэл хүн нь үндсэн хуулийн шийдвэрийг улсын их хурал хэлэлцэнэ. Энэ шийдвэр бол хууль бусаа гэж олон нийтэд худлаа ярьж байна. Би хууль бариад ярьж байна. Одоо үндсэн хуулийг зөрчсөн бол дараагийн хуулиа хэрэгжүүлээч гэж би Монгол улсын эрхэм ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэг танд шаардж байна. Иргэнийхээ хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг та тэргүүлж байгаа юм бол үндэсний аюулгүй байдал нөлөөлсөн бүлэглэл энэ этгээдүүдэд эрүүгийн хариуцлага тогтоолгох ёстой. Монгол улсын эрүүгийн хуулийн 19.6 дээр байгаа. Төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авах гэж оролдох, хувилдах, төрийн үйл ажиллагаа зориуд гацаах, саарамжуулах, төрийн эрх бүхий этгээдүүдийн нэр төр, амь насанд занл хийлэх альва оролдлогыг хийн сонгуулийн бус аргаар, үндсэн хуулийн бус аргаар эрх мэдлийг гартаа авч байгаа бол энэ бол гэмт хэрэг. Сандаг очир гэдэг Тэнгэр сургуулийг төгссөн гэд Багнуурт би уурхай захирал номин чулуунтай үгсэн хувилдаж хахуйл авсан хэмээн хэвлэлээр цоллогдож исэн этгээд төрийн байгуулалтын байнгын хорог зориуд нэг талын ашиг сонирхлоор үгсэн хувилдсан этгээдүүдийн үгээр хууль бус байдлаар хуралдаа хийсэн. За тэр хууль бус гэдгийг би ямар утгаар хэлж байгааг бол улсын их хурлын гишүүдийн, нийт гишүүдийн мэдэх хэрэг, ард түмний мэдэх хэргийг алга дарам цаассаар халахвчлаад засгийн газрыг огцруулах тогтоол гэх бичгээр огт тарааж олон нийтэд үзүүлээгүйгээр хийсэн байгаа. Энэ алах цохилт бол төрийн эрхийг хууль бусаар авахсан зохион байгуулалтаа үгсэн тохирсон, хувилдсан үйл ажиллагаа гэж би хардаж сэрдэн бодож байгаа. Тийм учраас энэ дээр тусгайлан хууль хяналтын байгууллагаараа оруулаад миний энэ хардал сэрдэлт үнэн байсан үгүй юу гэдгийг шалган тогтоож олон нийтэд ил болгож өгөөч гэж хүсмээр байна. Би өөр нь иргэн хүнийхээ дандаа боддог. Төрөн төрөөрөө иргэн иргнээрээ байгаасаа гэж би хүсдэг. Дураараа ажлалт бол бүр хэрээс итэрсэн. Замбраагүй байдалд бол хэрээс итэрсэн. Хаана. Дээрээ хөлөө олохгүй доороо судлаа олохгүй гэж их хурлын эрхэм гишүүдийн эрх мэдлийн төлөө хууль бус хуульдаан зохион байгуулалтаа гэмт бүлгээ нуун дарагдуулах гэсэн онц аюултай энэ үзэгдэл нь доошоо иргэн бидэнд маш айдас төрүүлэм санаа зовм тусгаар тогтнол цаашаа орших юм уу эсвэл орших юм уу гэдэг бодол хүртэл бодогдож эхэлж байна. Хоёр улсын маань өнөөдөр нөхцөл байдал тэмч таатай биш байгаа гэж би харж байгаа. Бодож байгаа. Ялангуяа хойд төршийн хувьд бол дайны байдалтай байгаа. Гэтэл шөнийн 3 цагт хүртэл одоо зарим нөхдүүд нь гарч шатхуун бензин доочрлоо хэмээн чарлан орилж зохион байгуулалтаа ард түмнийг үүмэн саманд түрхэлж байгааг хараад би энэ бол ер нь маш том зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн явуулах хэрэгжээ биш байгаа гэж санаа зовж эхэлж байна. Захиалагчийг нь олох хэрэгтэй байна. Гүйцэтгэгчдийг нь олох хэрэгтэй байна. Дээр нь үндсэн хуулийг шийдвэр гарсантай холбогдуулан зохион байгуулалтаа яаралтай арга хэмжээнүүд авах хэрэгтэй байна. Эрүүгийн хуулийн 4 залт байдаг. 4 үзэл байдаг. Объект, субъект, объектив тал, субъектив тал гэж. Объект нь бол одоо би энд Монгол төрийн
гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн асуудал. Энэ гэмт хэргийг хийж байгаа болцсошгүй этгээдүүд нь бол энэ үндсэн хуулийг зохион байгуулалтаа бүлэглэн үгсэж үндсэн хуулийн шийдвэрийг эсэргүүцэх талаар дахин зохион байгуулалтаа хор санаа сэтэл үйлдэл хийх гэж оролдож байгаа оролдлогуудыг хүч дүрмгийлэн хийх гэж байгаа үйлдэлүүдийг энэ талаар ярьж байгаа субъектив талын хандлагуудыг хэлж байна. Тэгэхээр энэ болгоны төлөө өнөөдөр Монгол улс хэрв төртөө юм бол хуультай юм бол үндсэн хуулийг зөрчсөн этгээдүүдтэй яаралтай арга хэмжээ аваач. Хариуцлага тооцооч. Эрх мэдлээ энэ хүмүүс өнөөдөр хүртэл хэрэгжүүлсээр байна. Эрүүгийн хэрэгээ с ижигтийн ялагдагчаар бушуухан татаад гин буруутай этгээдүүдийг олж тогтоогоод Монгол төрөө цэвэрлээч гэж уриалмаар байна. Бид үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд л хандахгүй хэнд хандах юм бэ? Монгол төрийн ерөнхийлөгчтэй хандахгүй бол хэнд хандах юм бэ? Яагаад би энэ хүнд хандж байгаа вэ гэхээр төрийн ив нэгдэл гэдэг бол үгсэн хувилдах асуудал биш. Ив нэгдлийг бүснүүлнэ гэдэг бол заавал гадаад дотоодынхны оролцоотой яригддаг асуудал биш. Ив нэгдлийг бүснүүлдэн гэдэг бол Монгол улсын үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гад зохион байгуулалтаа үйлдэл хийж байгаа үйл явдлыг гэж би ойлгодог. Ард түмэн сонгуулиар төрийн эрхвээ барьдаг. Сонгуул 2028 он хүртэл 2027 он хүртэл байхгүй байгаа. Энэ хугацаанд намууд мөрийн хөтөлбөрөөр тайлбарлаад мөрийн хөтөлбөрийнхөө бодлогоор мэтгэлцээд энэ мэтгэлцээнээр бие бинийгээ буруу зөрүү үгээр ярилцаад ард түмэн бид нар өнөөдөр ажиллаа хийж байгаа хүмүүсийг айл нам байсан ч хамаагүй дэмжин магтаад явдаг. Түүнээс биш эрх мэдлийн улааралтай ороод Монгол улсын үндсэн хуулийн цэц аль эрдийн шийдвэр гарчаад байхад дахин энэ шийдвэрийг авч хэлэлцэн. Тэр үндсэн хуулийн цэц чинь юу ч биш. Дахиад энэ засгийн газрыг бүрийн бүрэлдэхүүнээр нь огцруулах нэрээр бид өөрсдөө эрх мэдлийг галтаа авна гэж ярьж байгаа энэ үйлдэл бол үндэсний ив нэгдлийг буснуулах зохион байгуулалттай төрийн эрх мэдлийг үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн хорт явуулга гэж би ойлгож байгаа. Тиймээс яаралтай арга хэмжээ авч энэ ард түмнийг амар амгалан байдалд оруулж хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцооч гэж би хүсэж байна. Магадгүй иргэн баасанхүү би одоо санаж байна. Зарим нэгэн тийм тохиолдлууд байж хахад тагнуулын байгууллага амар ажилтдаг байсан. Хідэн иргэд нийлээд та нар санаж байгаа бол нэг залуу байсан да. Юу ч үлээ нэг цэргийн хувц мовц үнсэн дүр үзүүлээ. Тэгээ бид нар ард түмний хуралдуул нэг сквадрын талбайд байсан чинь тэр залууг чинь барьж аваад тагнуул дээр эрүүг үүсгээд балалсан ш. Хөөхий нэг мангар батсан хин блээд нөгөөдөх чинь манай энэ юунуудаа байвал мэдж байгаа бах. Нөгөө хин блэ. Цус цэвэр нэр цэвэр гэдэг шиг нэг залуу байдаг штэ. За тийм. Манай бас нэг хэдэн нөхдөд одоо манай хүмүүс сэтгүүлч юу байгаа нөгөө систем судлаач банзарагч ч гэлөө хөөрхий зайлуул өөрийнхөө бодлоор ингээд Монгол төр ийм байх ёстой, тийм байх ёстой гэж баах юм ярьсан чинь нөгөө мод систем судлаач чинь төрийн эрх мэдлийн хууль усаар авах гэж нэгэд хууль амар үйлчлээд гоо чи сонгуулийн аргаар авдаг юмыг яагаад чи өөрийн одоо ардын төр байгуулах гэдэг ингээл бөө юм болж исэн. За тулга гэдэг юм байна. Тийм байна. Тийм тулга гэдэг залуу баллаа үсттэй. Гэтэл тэр тулгаас чинь илүү аимшигтай үйлдэл эдгэр хийчгээд үндсэн хуулийг зөрчсөний тогтоочоод төрийн эрх мэдлийг хууль усаар авсны тогтоочоод байж хахад тэрэндээ ядаж ичээд зовоод уучил гуугаад уг нь бол би булган туяаг оронд байсан бол өнөө өгдөр босоод би Монгол төрийн одоо
Синтед ажиллах нь зохисгүй байна. Би үндсэн хууль зөрчсөн намайг одоо нэгэнт ингээд шүүхийн байгууллаганд тогтооцсон учраас би энэ албан тушаал энэ эрх мэдлээсээ сайн дураараа чөлөөлөгдөё гэж өргөдлөө өгөөд харин намайг дараа нь халуун цус тулах гэдэг юм биш үү? Гэд явж явах хэрэгтэй байсан. Эхнэр мөн жоохон бацааныг болохоор халуун цус тулах гэдэг нэртэй бацааныг яалаа. Цусын хөлөө үсттэй бүр өнөөдөр баргал бөө юм болох гэж нэг бөө юм яриад байсан. Гэтэл үндсэн хууль зөрчсөн мөртлөө энэ юу ч бишээ. Үндсэн хуулийн одоо наад шийдвэр чинь хэн тоодгийн, яадгийн, ийдгийн ингээд өвчгнөөд ах юм. Тэгээ энэ ард түмнийг хооронд нь талцуулаад MCS гэж нэг ярих шиг, МАК гэж ярих шиг, голомч гэж ярих шиг, худалдаа хөгжилч гэж ярих шиг ингэж талцуулаад байгаа юм. Гадны гар хөлөөд явуулгуудыг зогсоох хэрэгтэй. Үнэхээр тэд нар хууль зөрчсөн бол бушуухан шиг арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрвээ тийм арга хэмжээ авахгүй бол энэ ард түмнийг өнөөдөр ингээд духан дээр нь талцуулаад одоо явандаа тэгээд бүрээд уус ховд гэдэг аймагаараа талцах юм байна л да. Энэ болгоныг болиулахын төлөө ард түмний одоо төрийн тэргүүний хувьд бол үндэсний эв нэгдлээ хамгаалах, тусгаар тогтнолоо хамгаалах. Дээр нь үндэсний аюулгүй байдал занл хийлээдсэн үйлдэлүүдийг талсан зогсоохын тулд эрхэм ерөнхийлөгч Ухнагийн үрэлсэг та энэ албан тушаалд хашиж байгаа гэж би ойлгож байгаа. Иймээс үндсээр нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн бүлэглэсэн, үйлдэлээрээ нэгдсэн, зохион байгуулсан, дээр нь хамтсан, хатгсан бүх хүмүүсийг нэгтгэж хууль хяналтын байгууллага яаралтай шалгаж гин буруугийн тогтоож Монгол төрийн хуулийн дагуу Монгол төрийг хуулийн дагуу өөрчилдөг, хуулийн дагуу явдаг, хуулийн дагуу шийддэг гэдгийг нотолж өгөөч гэж би хүсэж байна. Ингэхгүй бол бид хэнд итгэх юм бэ? Шүүхийн шийдвэр гаргахаар эн чинь болвол худлаа гэн. Авилгалтай тэмцэх газрын би өнөөдөр нэг хүнтэй уулзлаа. Гэхдээ танаа дээр одоо 10-20 хүн байгаа. Энийг одоо их хурлаа оруулаад эргүүлэн татаж бариад хийгээч гэхэргүй их хурлынхын ч хоорондоо үгсцэн юм шиг байлээ. Оруулсан ч эднэр эргүүлэн татахгүй байхаа гэдэг. Гэхдээ хулгайч нарын үгсэн тогссон хурал юм хайшаа юм бэ? Хулгайчаа цөөллөөд төрөө цэвэрлээ түмнээ ядуурлаас гарах ёстой үстэй. Жирийн иргэн дотор гэмт хэрэг байж болно. 3 сая иргэн дотор гутамшигтай явдлууд гарч болно. Төрийн эрх мэдлийн дээд талд тийм байж болохгүй шүү дээ. Өнөөдөр энэ төрийн эрх мэдлийг барьж байгаа улсын их хурлын эрхэм гишүүд тангараг өргөсөн бол өмсдөх хувцснаас эхлээд ярьдаг үгнээсээ эхлээд хийдэг үйлдэлээсээ эхлээд ард түмэндээ үлгэрлэх ёстой шүү дээ. Дэх гэж энэ албан тушаалч очсон шүү дээ. Түүнээс дураараа айшлах гэж эрх мэдлээр дамжуулж эд хөрөнгө хураах гэж явж байгаа юм уу? Өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг эсэргүүцсэн бүх хүмүүс бол Монгол төрийн эсрэг явж байгаа гэмт хэрэг гэдэн гэж би нэрлэмээр байна. Нэгт нь, хоёрт нь зохион байгуулсан, үгсэн тохиролцсон сонгуулийн бус аргаар, үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх мэдлийг авч хувийн эрх ашигаа хэрэгжүүлэх гэж этгээдүүд бол төрийн эсрэг гэмт хэрэг гэж би ойлгож байна. Номтой хоёр өнөөдөр өөрийгөө тагнуулын байгууллагад ажилтдаг гэж ярьдаг. Чи үнэхээр ажилтдаг байсан бол өнөөдөр үндэсний аюулгүй байдлын гэмт хэрэг гэж юу байгааг 19-ийг 22-ын 5-ыг мэдж байгаа байлгүй гэж би бодож байна. Ил тодор энэ засгийг унгаагаад би засагт орно гэж хэлж гэн гэдэг бол энэ бол эрүүгийн гэмт хэрэг шүү. Өөрөөр хэлэх юм бол би эрх мэдлийг энэ засгийг эднэрийн хүчээр унгаагаад
би эрх мэдлийг хууль бус аргаар авъя гэж хэлж байгаатай адил. Монгол улсын үндсэн хуулинд хоёрхан заалт байдаг. Нэг нь бол ялсан нам засаг барина. Эсвэл олон суудл авсан нам нь нөгөө намуудтайгаа хамтар засаг барина гэдэг болохоос биш, дөрвөн хүн засагт ордог чи өөрөө гэмт хэрэг. 6 хүн ордог чинь гэмт хэрэг. 68% байж та нар засгаа байгуулж чадахгүй бол албан ёсоор бүгдээрээ ажиллаа өгөөд парламентыг тараагаад улсын их хурлын сонгуул дахиж хийх хэрэгтэй. Тийм галц байгаа. Эрхэм их хурлын гишүүд бид 68%-аа засгийн газраа байгуулад төр засгаа эмхэлж чадахгүй байгаа учраас ардын намынхан бид нар ахиж сонгуул явуулж бид нар 100% болж орж ирье гэд өргөдлөө өгөх бололцоо танахт байгаа. Үхэн хатан гууж, говшиж, хулгайлж, хахуулдаж төрийн ордонд орох гэж сонгуулиар яаж явлаа? Орж ирснээ өнөөдөр үндсэн хуулийн шийдвэрийг шүүдэх хэмбэ? Үндсэн хуулийн шүүх бол үндсэн хуулийн эцсийн шийдвэр. Дээд шүүхийн шийдвэр бол шүүхийн эцсийн шийдвэр. Үүнээс цааш гарц байхгүй. Соёлтой нийгэм нэгэнд шүүх байгуулсан бол шүүхээ дагах ёстой. Иймээс Монгол улсын ерөнхийлөгч нэн дайруу үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр нэгэнд ганцаараа байгаа учраас үндэсний аюулгүйдийн зөвлөлийг хуралдуулах бололцоогүй байгааг ойлгож байна. Тийм учраас даруй хууль хяналтын байгууллагынхаа дуудаж үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулсан төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авах гэсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх талаар хууль хүчний байгууллагата үүрэг чиглэл өгч тусгай ажиллагаа явуулж зохион байгуулсан гүйцэтгэсэн санаачилсан этгээдүүдийг олон нийтэд ил зарлаж баримт нотлогоог нь гаргаж ирмээр байна. Хэдэн сарын эдэнд тэд нар хаана уулзсан? Хин хинд очиж мөнгө төгрөг тараасан? Хинтэй ярьж өнөөдөр ямар дэс дарааллаар зохион байгуулалтаар энэ ажиллагаа хийх гэжсэн бэ гэдгийг олон нийтэд ил тодор баримттайгаар нь дуу дүрс бичлэгтэйг гүйцэтгэх ажлуудынхаа мэдээллийг гаргаж тавьмаар байна. Бид үүнээс хойш төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн юм бусармаг үйлдэлийг цаашид гаргахгүй тулд ингэж хийх шаардлагатай байна. Тэгэхгүй бол бид өнөөдөр төрдөө юм уу төргүй юм уу мэдхэ байлаа. Ингэхгүй бол ард түмэн чинь өнөөдөр өөрсдөө босож шүүх болно шүү. Тэгэхгүй бол нэг жижигхэн нусгай мэд хөөрхий зайлвал цэвэр цус ч илүү ямар цус ч халуун цус ч илүү тулга гэдэг нэг бацаа нэг хамгаалтын хувцас өмсөөр юу нэг яаж байгаа зайлвал юм ярьсан чинь бурхан минь та гөөсөн тудаг гихчээр бариад баг 4-5 сар ганц удаг ториулаад яста аав ээжээ болгоо үсттэй. За тэр хүүхдийн ч буруу, би тэр хүүхдийг зөв гэж байгаа биш. Гол нь эрх мэдлээ ашиглаж яагаад гүйцэтгэх засаглалыг гартаа оруулах гэж байгаа энэ үйлдэл чинь маш аимшигтай байна. Олон нийтэд зориуд худал мэдээлэл тарааж, олон нийтийг зориуд үүмээ самуумд турхирж, үндэсний эв нэгдлийг хагаралдуулах гэсэн оролдлого хийж байгаа нь буруу байна. Үүн дээр анхаараач ээ. Үүн дээр одоо юу гэдгийг Монгол төрийн тэргүүн нэг үгээ хэлэхгүй бол би гайхаж байна. Би үндсэн хуулийн эцсийн шийдвэрийн дараа одоо энэ ардын намынхан гарч ирээд албан тушаалаасаа огцроод зарим нэг нь их хурлын гишүүнээс татгалзаад эрүүгийн хэрэгт бидний битгий татаасаа бид энэ одоо улсын төлөө хүчин зүтгэхэд одоо нэгэн түнцүүл зөрчсөн юм чинь боломжгүй байна гэд ёс зүйн хариуцлага хүлээлээгээд өнөөдөр бөөнөрөө гишүүнээсээ болчих юм баг гэсэн чинь эсэргээрээ юу вэ? Улаалцсан юм уу? Нэртэйг нь зэвсэгт хэрэглэх гээд байна уу? Нэртэйг нь цус гаргах гээд байна уу? Нэртэйг нь бие биенийг алах гээд байна уу? Нэртэйг нь нэг нэгэндээ
нэр хож өгдөг байсан бол одоо нэг нэгнийхээ үлийг үзэх гээд байна уу? Энэ бол ардын намын асуудал биш, ард түмний асуудал болчлоо. Ард түмэн нь одоо анхаарч үндсэн хуулийг үл тоож байгаа эдгээр этгээдүүдийг үүрэгт ажилласаа их хурлын эрхэм гишүүн гэдэг энэ гишүүнээс татгалзахыг уриалж миний энэ лайвыг дэмжиж өгөөч, лайвыг шеэрлж өгөөрэй гэж гуймаар байна. Дээр нь нэмээд Монгол улсын ерөнхийлөгчийг нин даруй үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнийхээ хувьд би ерөнхийлөгчийн хувьд гээгүй шүү. Тэргүүнийхээ хувьд үндэсний аюулгүй байдал үндсэн хуулийн бус аргаар халтсан, Монгол төрд гим хор учруулсан, гүйцэтгэх засаглалын хэвийн үйл ажиллагааг санаатаагаар саатуулсан, зохион байгуулалтаа гэмт бүлэг байгуулсан, зохион байгуулалтаа гэмт бүлэгтээ тодорхой этгээдүүдийг илсүүлсэн, хэвлэл мэдээлэл олон нийтийн хууль бус аргаар худалдан авсан этгээдүүдэд тусгай ажиллагаа явуулан баримтлан саатуулах шаардлагатай байна гэж хэлмээр байна.